Монгол гэр. Хүнхэр цагаан заан хүнээр дүүрэн тэр юу вэ? Тийм ээ, энэ бол Монгол гэр. Хамтдаа Монгол гэртэй танилццгаая. Монгол гэрийг хэрхэн барьдаг вэ? Монголчуудын үндэсэн сууд болох гэр нь 3000 гаруй жилийн түүхтэй. Гэрээ барихдаа гэр бүлийн гишүүн бүр оролцдог байна. Монгол гэр нь үүдэлхэн ахуйн соёлд нийцсэн. Барьж буулгахад хялбар, ганц ч хадаас ороогүй гэдгээрээ онцлогтой юм. Таан, Вин, Хан, Баган тэргүүтнийг яс мод хэмээн нэрлэнэ. Мөн гэрээ барихдаа үүдийг урд зүг рүү нь харуулдаг байна. Монгол гэрийн бүрдэл хэсэг. Дагаад хэлээрэй. Шал, хаан, таан, хаалга, баган, Вин, туурга, дээвэр, урх, бүслүр.
Монгол хүмүүс босгон дээр гიშгэх, баганаас түшиж зуурахыг цээрэлдэг. Монгол гэрийн бүрдэл хэсгээс хэн хамгийн олныг нэрлэх вэ? Сайн байна, чи бүгдийг нэрлэж чадлаа.